Европчууд бэлэн мөнгөө нууж эхэлнэ. За тийм учраас бид нар юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол одоо Европчуудын өнцгөөс бид нар бэлэн мөнгийг хориглоё. Дижитал евро гаргачна. Тэгээ эцээ юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ жоохон имерхүүл юм болж байгаа. Мазохист гэдэг үгийг та нар мэдэх үү? За ямар төрлийн хүнийг мазохист гэдэг юм бэ гэх юм бол өвдөл дуртай. Одоо задуулах дуртай, ташуурдуулах дуртай. Гаж донтонгийн нэг төрлөн заяа. За тэгээ Европыг харах юм бол заяа. Тэр улс төрчлийг би юу гэж харж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол мазохистууд юм биш үү. За яг тэгээд хэлээд байгаа юм бэ гэх юм бол Европын холбоо одоо заяа. Юу санаачлаад байгаа юм бэ гэх юм бол Elon Musk-ийн Twitter X-ийг тэрбум евроор торгоё гинэ. Donald Trump-ыг ерөнхийлөгч болгосон хамгийн нөлөөтэй Donald Trump-ийн хамгийн сайн түншийг тэрбум евроор торгон гинэ. За төсөөлө үзчихье заяа. Зүгээр төсөөлө үзчихье. Хөрөлцөх ерөнхийлөгч дараагийн сонгуулиараа дахиад ерөнхийлөгч боллоо. За тэгсэн чинь өөр нэг намынхан тий хөрөлцөх ерөнхийлөгчийг ерөнхийлөгч болгосон хүнийг хэдүүлээ ингээд дарамтлаад эхлэе л да. Ямар үр дүн гарах юм бэ? Тэгээ тэнэгтэй байгаа байхгүй юу? За англиар нэг гоё үг гэдгийг fuck around and find out. Энэ үгийг би өмнө бас зөндөө тайлбарлаж ирсэн. Тэ. За Европчууд энэ үйлдэлийг хийх гэж үзэх юм бол заяа. Америкчууд юу хийх юм бэ гэх юм бол Mercedes-Benz-ийг торгоно, Volkswagen-ыг торгоно, Total Energy торгоно, Airbus-ыг торгоно. Ерөөдөө энэ нэг тоглоомыг эхлүүлэх юм бол дараагийн юмыг ерөөсөө төсөлж чадахгүй байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэ. Энэ үед ерөөхдөө нөгөө ялцарчсан насаараа улс төрч байсан хүний одоо шинж тэмдэг гэх юм уу да. Тэ. Одоо манай Монголд бас тиймэрхүү улс төрч байсан шүү дээ. За жишээлбэл ковидын хориг гараад ирлээ. Бид нар эдийн засгаа таг хаасан. За тэгээ юу болсон бэ гэх юм бол эдийн засаг навс унаад долларын хомсдолд ороод тэгээд улс төрч юу хийсэн бэ гэх юм бол доллар битээ. Тэгээ юу болсон бэ гэх юм бол дээр доллар пуужж байгаа байхгүй юу. За тэгээд зарим тэнэгд улс төрч бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ юу лээ нөгөө мөнгө сольдог гудамж юу лээ 8 шаргал уу 5 шаргал уу за яг та нар мэдж байгаа. Тэнд байгаа мөнгө ингээд сольдог хүмүүсийг шалах малах ёстой гэл тэнийг юм яриад байгаа байхгүй юу. За тиймэрхүү төрлийн хүмүүс. За ганцхан дээрээ зогсохгүй. Европ бас юу хийгээд байна гэх юм бол Европын банкны систем хүмүүсийн хөрөмтлөл, хүмүүсийн харилцах данс, хүмүүсийн итгэлийг бодоо олгож байгаа. Яг гэх юм бол Европ бол одоо Оростой ирээдүйдээ алдсахын тулд, Хятадтай ирээдүйдээ алдсахын тулд 800 тэрбум евро хэрэгтэй байна. Гэхдээ тэд нар тийм мөнгө байхгүй. Ерөнхийдөө эдийн засгийн үргэлж алдгалтай баахан өрн дотор живцсэн хүн аманд хөгшөрч байгаа. Баахан муслим, исламист, баахан хар арстан, баахан гэмт хэрэгтэнгаараа ингээд континентээ дүүргэцсэн. Тэгээ мөнгө байхгүй болохоор эдгээр юу санаачлаад байгаа юм бэ гэх юм бол Европын континентээр байгаа ард иргэдэд ойролцоо 10 их найд еврогийн одоо хөрөмтлөл хадгаламжтай гэсэн үг. За бэлэн мөнгө дансан дотор байгаа. За тэгээд бид нар юу санаачлаад байгаа юм бэ? Манай ард иргэдийн данс Герман дотор ийм их мөнгө байгаа юм чинь зүгээр тэндээс авчих л та. Окей. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол татварыг бид нар тултал нь авч байгаа хэрнээ тэр нь хангалтгүй одоо ард иргэдийн дансан дотор байгаа мөнгнөөс шимтгэл авчия. За тэгэх юм бол хүмүүс яах юм? Тэндээ хөрөмтлөлт бэлэн мөнгө хадгалахгүй. За энийг бас мэдчихэж байгаа. За энийг бас мэдчихэж байгаа. За тэгээ хүмүүс Европчууд бэлэн мөнгөө нууж эхэлнэ. За тийм учраас бид нар юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол одоо Европчуудын өнцгөөс бид нар бэлэн мөнгийг хориглоё. Дижитал евро гаргачна. За нэмээд заяа cap on holdings гэд үзэх гээд байгаа. Тэр дижитал евро гаргачих юм бол бэлэн мөнгөтэй биш тий. Тэгээ мөнгөө нууна гэж байхгүй. Тэгээ Европын улс төрч төв банкуд ерөөхдөө чиний мөнгө яг хаана байгаа юм бэ байн харж байгаа. За тэгээд юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол бас чам дээд хязгаар тавих гээд байгаа. Чи ерөөхдөө өөрийнхөө мөнгөөрөө хөссөн юм хийж болохгүй, хоримтлуулж болохгүй, хөссөн үндэ өгж болохгүй, хөссөн газартаа үрж болохгүй гэх мэт ч одоо чи зүгээр боол гэсэн үг байхгүй. Тэ өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө хөссөн юм хийж болохгүй. Тэгээ чи Европын улс төрчийн боол болж байгаа гэсэн үг. За иймэрхүү үйлс хийж байна. Тэгээ нэг тэгээд дараагийн 4-8 жил ингэ төсөөлөх юм бол хүмүүст тэнд ажиллах юм уу? Хүмүүстэнд хөрөнгөлөл үүсэх юм уу? Тэнд хүмүүс ингээ хөрөнгө олт хийх юм уу?
улс төрчдөө ингээд татвар төлөх юм уу? Тэгээд хүмүүс яадаг юм бэ гэх юм бол гадны валютыг ашиглаад эхэлдэг байхгүй юу? Доллар, моллар гэх мэт чинь. Тэгээд хаашаа мөнгөө нүүлэх юм бэ гэх юм бол тэр Tether, Bitcoin руу цутаад ирчих байхгүй юу? Хүмүүс энэ улс төрчдөө шүү дээ. За бид нар бэлэн мөнгө хорчих юм бол хүмүүс бидний үгэнд ороод ингээд татвараа тултлан төлөөд гэж төсөөлдөг байхгүй юу? Энэ бол нөгөө мэдрэл муутай өөрийнхөө үйлдэлийнхаа ямар хариу үйлдэл үүсгэдгийг ерөөсөө төсөөлж чаддаг юм. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс бараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүү эрхчлөө, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сургана. Ерөнхийдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та бараг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж ирсэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчираад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засах үнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг хаанаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл. Юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны, чи анхныхаа хөрөнгө оолтоо хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгийг тоох юм бол мөнгө чамаас тоох. Үзэл бодол санал нийлдэггүй. Европын Брюсселс хотын Европын холбооны эсрэг улс төрчлийг одоо шоронд хийх гэж үзэж байгаа шүү дээ. Марин Ле Пен одоо сая ял өглөө Жоржескугийн сонгуульд ялсан, ерөнхийлөгчөөс сонгогдсон. За тэгснэ тэр хүмүүсийн сонгосон арчлын эрхийг хөндлөхгүй. Энэ хүн бид нар таалахгүй. За тэгээд энэ сонгуулийг хүчингүй болгож байгаа. За эцсийн үр дүн яг юу юм бэ? Хэдүүлээ харчихъя л та. За өнгөрсөн хэдэн жилүүдийн хугацаанд Европын холбооны мөнгөн дэвсрэг. Евро ерөнхийдөө дэлхийн худалдааны ойролцооны 30-аас 40% эзэлдэг байсан. Окей, евро бол бас тодорхой хэмжээнд тухайн улсуудын юу байсан? Нөөц мөнгө байсан, нөөц валют байсан. За тэгэхээр 2022 оноос ингээд навс унж байгаа шүү дээ. 2023-24 онд ингээд навс унж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ? Яагаад вэ гэх юм бол Европын мөнгөн дэвсрэгт итгэж болохгүй, Европын улс төрчид итгэж болохгүй, Европ ерөнхийдөө их хэмжээний тэрбум хэдэн зуун тэрбум долларыг байлгаж болохгүй, ерөнхийдөө Европт үл хөлөх авч болохгүй, банкнда мөнгө үлдээж болохгүй, хувьцаануудыг авч болохгүй. Яагаад вэ гэх юм бол энэ улс төрчид бидний мөнгө, иргэдийн мөнгө, гадны орны мөнгө энийг ерөөсөө хөндлөхө болж байгаа байхгүй. Тэгээ эцээц юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ жоохон имерхүүл юм болж байгаа. Хэвлэл мэдээлэл өдөрч чинь чөлөөд хэвлэл мэдээлэл X Twitter дээр тэр хүмүүсийг ингээд торохгоо үзэж чинь хүмүүсийн данслуу халтж чинь дургу хүмүүсийг шоронд хийж чинь. За тэгснэ далаагийн нөгөө талд Америкчууд юу хийж байна гэх юм бол инфляци буулгаж чинь. Дональд Трамп тартаа энэ Джо Байден үүсгэсэн гамшиг одоо Дональд Трамп инфляцийг буулгаж чинь. Тэ инфляци одоо Америкт 1% руу буурсан байгаа. За мэдээж ерөнхийдөө эдийн засгийн хямралыг бас жоохон үүсгэж байгаа, хөрөнгөний зах зээлийг унгааж байгаа. Тэ дэлхийд даяар нь худалдаагаараа дамжуулаад тэ жоохон докторгүй байдал үүсгэж байгаа. Гэхдээ төлөвлөгөөтэй. Миний видеог үзсэн бол Дональд Трамп буюу баг нь яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ гэх юм ойлгомжтой. За тэгээ Америкчууд Дональд Трамп одоо Европт амьдарч байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж байна. Америкийн шүүхийн байгууллага, улс төрийн байгууллагууд юу хийж байна гэх юм бол Европ болж байгаа хууль бус юмыг судлаад эхэлж байна. Жишээлбэл тэр Марин Ле Пен, Жоржеску, Франц болж байгаа юмнууд, Англи болж байгаа юмнууд, Германд болж байгаа юмнуудыг ингээд судлаад эхэлж байгаа. За тэгээд Дональд Трамп бас 2 хоногийн өмнө твит гаргасан. Юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хөөе. Джо Байден над дээр хийсэн юмыг та нар Марин Ле Пен дээр хийх гээд байна штэ. Та нар өрсөлдөгчөө. Та нар яг шудраг арчлын аргаараа өрсөлдөгчөө тэмцэж чадахгүй учраас хүмүүсийг шоронд хийж байна.
Би яг ийм адилхан зам туулсан Европчуудаа аятаахан шиг байгаарэ. Марин Ле Пенийг чөлөөтэй байлга. Макрон чадахгүй. Одоо юу хэлж байна гэх юм бол Дональд Трамп тэ тариф татварыг оногдуулж байна. Европчууд дэндүү их бараа Америк руу явуулж байгаа. Эргүүлээд өөрийнх хамаг зах зээл ингээ хаацсан. Жишээлбэл Америкчууд Францын зах зээл рүү вино экспортлмаар байгаа юм бол амар өндөр татвартай. Энэгээр Францууд юу хийж байна гэх юм бол өөрийнхөө виноныхаа зах зээлээ хамгаалж байгаа. Германд Америкчууд машины зар маргаан бол бүр боломжгүй заяа. Тэгээ Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол бүр ингээд General Motors гэдэг компани Германы Opel гэдэг компаниг худалдаа аваад тэгээд тэгжээж Германы зах зээл рүү нэвтрэх гэж үзсэн байхгүй. За окей. Би мэдэж байна. Америкийн машины чанар Германы чанартай бол ажиллах биш. Гэхдээ тэ татвар янз бүрийн хоригоор дамжуулаад Европчууд өөрийнхөө зах зээлээ хаачдаг. Гэхдээ Америкийн зах зээл чөлөөтэй. За тэгээ адилхан ижил төстэй арга хэмжээ авсан чинь энэ президент Макрон юу гэж нэ гэх юм бол Францын ард түмэнд юм уу компанид юу гэж нэ гэх юм бол та нар бүгдээрээ Америк руу бүх хөрөнгө олдуудаа зогсооно уу гэсэн санал явуулж байгаа. Тэгээ энэ дураг бас Америкчууд ямар хариу үйлдэл барих юм бас төсөөлж чадахгүй. Тэгсэн чинь одоо ерөнхийлөгч Трампын зөвлөх юу хэлж байна гэх юм бол дөнгөж саяхан Total Energy Африкт нэг газны төсөл дээр Америкчуудаас 5 тэрбум долларын санхүүжилт зээл татсан байл та. Амлалт авсан байл та. Тэрийг одоо Америкчуудаа канцелх гэдэг байгаа. За нэмээд юу хийж байна гэх юм бол Америкчууд Оросын хөрөнгө олонсын улсын хамгийн том хөрөнгө олонтын сангийн төлөөлөгчийг хүлээж авсан. Хэн Америк руу явуулсан бэ гэх юм бол Путин явуулсан. За сонсоо. He's the chief executive of Russia's Direct Investment Fund. I really appreciate you coming in. Just to start, given how much Орос холбооны хамгийн том улсын хөрөнгө олонтын сангийн төлөөлөгч одоо Америкт ирсэн байгаа CNN хэвлэл мэдээлэл дотор тий нөгөө найрын түүрээ хийж байгаа тий найрсаг яриагаа эхлүүлж байгаа тий Америкчуудыг найрч эхэлж байгаа. Everyone wants to know how this is actually going right now. You've been advocating for diplomacy from the early days of the war. You say you're here in the US on Russian President Vladimir Putin's direct instruction. За таавал ерөөхдөө яг Путиний тушаалаар тий Америкт ирсэн байгаа. Юу болж байгаа юм бэ? Тийм таавал анханасаа дипломат харилцааг дэмждэг байсан. За тэгээ үр дүн байна уу? Did you discuss next steps in this? Дараагийн алхмуудыг та ерөөхдөө ярьсан. With US officials. Одоо Орос Украины Well, first of all, I think it's very important we have dialogue because for a long time before there was no dialogue, no attempt to understand Russian position, not understand what the solution. За хамгийн чухал юм бэ гэх юм бол хоёр тал ерөөхдөө ярилцаж эхэлж байна. Тэ? Би чамтай муудсан биш хоорондоо ярилцаад эхэлж байгаа энэ бол хамгийн том сайн үр дүн. Can be. Дипломат харилцаа. Secondly, I think there is already major progress. And President Trump and his administration achieved the first ever de-escalation of Ukrainian conflict by having Russia and Ukraine agree to ceasefire on energy infrastructure hits. Тэгээ Орос, Америк хоёр хамгийн анхудаа энэ дайн эхэлснээс хойш ерөөдөө нэг үр дүн гаргаж ирсэн. Тэр нь яг юу юм бэ гэх юм бол дайн илүү хурц болохгүй байгаа. Илүү ширүүцгүй байгаа. Дэлхийн 3 дугаар дайн руу ингээ баг багаар явсан юмыг зогсоосон гэж байна. Тэгээд Орос тал, Украин тал хоорондоо бид нэр цахилгаан эрчим хүчнийхээ дэд бүтцээ бөмбөгдөхө болиё. Тэрийг зүрсэн л доо. Гэхдээ юу ч гэсэн нэг жижиг юм дээрээ за энийг болчихъя гэсэн үр дүн гарч ирсэн. So that's the first de-escalation in 3 years. And yes, I think there is an understanding for how we can move to finalize the agreement, and there have been lots of discussion. За тэгээд ерөөхдөө эцсийн зорилго нь бол тодорхой тийш яаж хүрэх юм одоо баг зэрэг тодорхой болж эхэлж байна. Тэгээд хоёр тал ерөөхдөө тийш явж байгаа нь сайн. In that realm, lots of differences still remain, but I think there are several passes to try to address all of the issues, and only diplomatic solution can be possible. Тэгээд ерөөхдөө дипломат харилцаагаараа энэ асуудлыг шийднэ. Эсвэл Оросууд зүгээр тий Украиныг арчин гэсэн үг шүү дээ. За тэгээ энийг урьдчилан зогсоомоор байгаа юм бол тий дипломат харилцаагаараа зогсох ёстой. Зогсоох боломжтой. Зөрчил маргаан зөндөө байгаа. Гэхдээ ярьж байгаа юм чинь ерөөхдөө сайн үр дүн гарах магадлал нь өсөд байгаа. Sir, why are you here? Well, Greta, I think it's Өөр тийм 4-5 хэвлэл мэдээллийнхаа юу суугаараа дамжуулаад энэ хүн ерөөхдөө Америкчуудыг найрсан. За Newsmax дээр та ерөөхдөө юу хийгээд байгаа юм?
асуусан. Very important to start restoring US-Russia relations. And I went to school in the US, I worked in the US, I really believe in the US economy and that Russia and US can do so many great things together. За ягаад би энд ирсэн байгаа юм бэ гэхэл нэгдүгээрт те Америк Оросын харилцаа эргүүлээд найрсаг болох хэрэгтэй. Би өөрөө Америкт сурч исэн, Америкт амьдарч исэн, Америкт ажиллаж исэн, би Америкийн эдийн засгийг мэднэ, те сайхан эдийн засаг, том зах зээл. So I think under President Trump leadership, under President Putin leadership, it's possible to start restoring US relations, to start. Тэгээд энэ дээр те ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Трамп хоёрын те манлайлалын доор энэ харилцаагаа тий сэргээх бүрэн боломжтой. Тэгээд энэ хоёрт бас тийм амар урт хугацаа байхгүй. Тэгээд Дональд Трамп одоо ойролцоо нэг 3.5 жил үлдсэн байгаа. Путин бас хөгшөрч байгаа тийм ээ. Путин бас мөнхтөнд байхгүй тийм шсэн. Богинохон хугацаанд дотор энийг бүгдийг амжуулах хэрэгтэй. Энэ одоо зүгээр миний dialogue. Because dialogue is very important. So are you here more on sort of a business discussion rather than a Ukraine-Russia discussion? За та ерөөхдөө энэ бизнес хөрөнгө олонтын чиглэлээр ирсэн байгаа мó эсвэл Орос Украины тийм дайны хилцлэний одоо таны хамгийн том энд ирсэн ажил юу юм бэ гэх юм бол тэр дайн юм уу эсвэл хөрөнгө олт юм уу? Well, I think it's a range of issues that need to be addressed, and I'm focused more in economics and investment. But of course, we also are discussing geopolitical issues. Тэгээд олон асуудал байгаа. Гэхдээ миний одоо хамгийн том зорилго юу л эдийн засгийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт. Sometimes, and I was one of the people who, at the beginning of Ukraine conflict, said that only diplomatic solution is possible. So we are trying to figure out all sorts of tensions and all sorts of differences that prevent US and Russia from moving forward strongly again. Тэгээ би ерөөхдөө тэр маргааны хэрүүлийн алим гэдэг нь штэ. Тэгээ маргаантай цэгүүдийн би ингээ олоод оншлоод тэгээ тэрийг баг багаар ингээ шийдэх эсвэл юу гэсэн харилцаагаа эхлүүлэх зорилготой ирсэн юм аа. За тэгээ Европыг ингээ бодохоор энэ бичлэг надад санаанд орчдөг юм. За ёо. Тэ ер нь бол улс төрчид би хүснээрээ хийн. Би бол баатар. Тэгээд ерөнхийдөө энэ манекин өөрийг хамгаалж чадахгүй юмыг ингээд нухчна. Тэ. За гэхдээ өөрийг хамгаалж чаддаг алсын хараатай, төрлөгөөтэй, аргатай хүн эргүүлээ шийдүүлчихдэг. За тэгээ энэ видео миний хувьд бол яг Европ. За харамсалтай. Тэгээд Европ өвдөх хэрэгтэй хаа, Европ дампуурах хэрэгтэй хаа. Тэгээ Европ амьдарч байгаа энэ ард түмэнд босоод энэ ялцарсан тэнэг юу ч мэддэггүй улс төрчийг зүгээр хөөгөө гаргах хэрэгтэй. Тэгээд ерөөхдөө энэ гоё байдаггүй юм аа. Тэгээд та Францын Revolution-ыг санаж байгаа юм бол тэр Weimar-ын юмыг санаж байгаа юм бол Итали болж исэн юмыг санаж байгаа юм бол Франко гэх мэт чинь ерөөхдөө амар муухай л болно л доо. Харамсалтай.